сайн байцгаана уу? Би Хуэми байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд 2020 онд гарч ирсэн Genshin Impact гэдэг нэртэй тоглоомын тухай ярьж өгөх болно. Би энэ тоглоомыг өөрөө тоглож ирсэн. Тэгээд үнэхээр гоё, шидийн ертөнцтэй. Дээрээс нь би мангасуудын тулдах үнэхээр их дуртай. Маш гайхалтай тоглоом байсан. Тэгээд энэ тоглоомын компанийг China буюу Huawei гэдэг компани хийж ирсэн. Тэгээд энэ 2020 онд нээлттэй хийж ирсэн. Энд 7 nation байдаг. 7 nation тус бүр өөрийн гэсэн одоо element дээрээс нь онцлогтой байдаг. Бүх 7 улсууд нь байна штэ. Одоо дүүрэмэл байдлаар хийсэн нэг ясан. Жишээлбэл Anemon Monster буюу Monster нь Германыг дүүрэж хийсэн хамгийн ихний nation. Тэгээд энэ улс нь штэ. Monster тэгээд дээр Monster гэж хүмүүс дууддаг. Тэгээд энэ 7 nation-ыг биш штэ. 7 бурхан удирддаг доор нь. Тэрний энэ Monster-ийн бурхан нь штэ. Babatos. Babatos бол Animal Archon. Animal буюу element. Буюу нэгдүгээр element. Хоёрдугаар улс нь Louis буюу contraction. Улс байдаг. Тэгээд энэ улс нь China-тай төстэй. China-гаас сэдэвлэн бүтээсэн маш том улс байдаг. Тэгээд бурхан нь болохоор Jui буюу нэрийг нь Zhongli гэдэг. Zhongli буюу тэр хүнний доор энэ улс нь өдрөгддөг. Харин дараагийн улс нь буюу Fontaine. Fontaine бол Францаас жишээ авч бүтээсэн улс байдаг. Энэ штэ Justice дээрээс нь тэгээд энэ улс нь болохоор байштай их шудраг. Тэгээд үнэн ч дээрээс нь fashionable загварлаг. Энийг илэрхийлдэг. Тэгээд dessert амттай яг л Францыг дүүрсэн байдаг. Тэгээд Archon means God буюу бурхан. Одоо тэр 7 бурханыг хэлж байгаа. Тэгээд хүмүүс Archon гэж дууддаг. Тэгээд энэ Fontaine Archon бол бурхан нь бол Furina эсвэл Fossilor байдаг. Тэгээд Hydra Archon усны water буюу element is Hydra. За харин хамгийн сүүлчийн ярих одоо 7 nation-ийн буюу 5 дугаар nation Sumura. Sumura нэштэй одоо North болон North хэлбэрийн дээрээс нь Desert буюу Egypt-ийг жоохон дүүрээсэн хэлбэртэй. Тэгээд энэ нэштэй бурхан нь болохоор байштай Lord Kizumara. Тэгээд энэ бурхан нь штэ их ухаалаг, дээрээс нь маш гайхалтай их ухаалаг, дээрээс нь эрдэм мэдлэгийг амар их үнэлдэг. Энэ улс нь яг энийг харуулсан байдаг. Харин Monster нь болохоор эрх чөлөө, freedom-ыг харуулж байгаа. Харин contraction штэ бизнес болон ямар нэгэн одоо менежментийг харуулж байгаа улс одоо тийм тоглоом байдаг. Харин 7 дугаар буюу 6 дугаар улс нь болохоор Pry буюу Natlan. Natlan буюу одоо element нь болохоор fire буюу гал. Хүмүүс Pro гэж дууддаг. Тэгээд энтхийн Natlan-ийнх нь Archon буюу бурхан нь болохоор Makida. Тэгээд Makida нь болохоор маш их хүчрэхэд, дээрээс нь амар цовлог. Тэгээ Natlan-ийнх нь болохоор бүжиг, дээрээс нь хөгжөөнийг харуулж байгаа, дээрээс нь тулаа. За хамгийн сүүлчийн улс буюу Shinshiru буюу энэ улс нь арай нэгдэггүй байгаа аним дээрээ. Тэгээд тоглоом дээр арай нэгдэггүй байгаа. Гэтэ удахгүй нэгдэнэ.
Тэгээд одоо бид нэр дахиад танилцуулах нэг дөрүүд байгаа. Дээрэс нь энд ингээд 5 одтой дөрүүд байдаг. 5 болон 4 одтой дөрүүд байдаг. Энэ 5 од болон 4 одтой алдартай дөрүүд бас байж байгаа. Dulik дээрэс нь Hutao гэх жишээ нь одоо амар алдартай бас дөрүүд байгаа. Тэгэд чи штэ хүсэл шивэнж болно. Яа чи ингээд өдөр тутамд ямар нэгэн одоо мангас аалж, ямар нэгэн surprise буюу гинтийн бэлэг авах боломжтой. Тэгээд нөгөө quest буюу storyline үлгэрийн явцсан дээр штэ одоо тэрийг ингээ хийгээд яваад ах юм бол бас чи юу олж болно? Нөгөө хүсэл. Тэгээ хүслээрээ чи дуртай чарактераараа хүсч болно. Хэрвээ чи эхний үедээ 50-ыг алдах юм бол дараачийн үе дээрээ чи бэштэй 100% тэр дуртай чарактераа авах боломжтой байдаг. Тэгээд энд яагаад хүмүүс дуртай вэ гэвэл энэ story-н амар гайхалтай. Дээрээс нь чи болохоор traveler буюу ихэр дүүгээ алдаад явж исэн одоо дүрд тоглодог. Тэгээд энэ улсаар аялаж явдаг ийм дүрд тоглож байгаа. Тэгээд ийм гайхалтай Genshin Impact гэдэг story байгаа. Тэгээд та нарт тоглоом байгаа. Тэгээд энэ тоглоомыг заавал тоглоорой гэж зөвлөж байна. Яагаад гэвэл энэ үнэхээр гайхалтай шидийн ертөнц. Дээрээс нь чи өдөр тутмын юм авахч боломжтой, сургамж авч болно. Үнэхээр гайхалтай. За тэгээд дараагийн бичлэгээр үзлээ. Түр баяртай.